За сайн байцгаана уу. Энэ өдрийн мэндийг хүргье. Америк болон Хятад хоёрын худалдааны дайн дахиж эрчимжих тал руу орж байгаа шүү. За бид нэр өмнөх түүхүүдийг сонирхоод үзье л да. Америк Хятадын худалдааны дайн 2018 оноос хойш Дональд Трамп ерөнхийлөгч болсноос эхэлтэй. За тэр үед бол Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Хятад улсын 700 тэрбум долларын бараан дээр 25% тариф оногдуулж ирсэн. Тэгээ энэ 19 онд энийг хэрэгжүүлээд энэ хоёр худалдааны хилцлийг хийхээр төлөвлөж авсан. Тэгээд энэ хугацаа бараг жил үргэлж ирсэн хилцээр. Тэгээд эцсийн маягаар 2019 оны 11 сард эхний шатны худалдааны хилцээрийг хийсэн боловч ковидын нөлөө гараад ковидээр арьс өнгөний үзэл гарсан бид нар мэдж байгаа. Ухаан өвчин, хятад өвчин гэдэг иймэрхүү ярианаас болоод хоёр дахь шатны хилцээр болоогүй. За ингээд 2022 онд сонгуулиар Дональд Трамп ялагдсанаараа энэ худалдааны дайн гэдэг зүйл замхарсан байна. Тэгвэл энэ удаагийн худалдааны дайн Мексик, Канада, Хятад 3 дээр тариф оногдуулахаас эхэлсэн гэж байгаа тийм. За 3 сар. За ингэж явж байгаад энэ нь Мексик, Канада хоёрыг бол 90 хоногийн 1 сарын хугацааны чөлөөлтөөр Хятадд бол тарифыг бол 20%-аар тавьж ирсэн. За ингэж явж байгаа 4 сарын 2-ноор бусад улсуудад тариф тавихдаа Хятадынхыг 54% тавьсан байж байгаа. За тэгээд дараа нь Хятад тариф тавиад ингэж явсаар хагаад 4 сарын сүүлээр Америкийн нэгдсэн улсын татвар 145%, Хятадын тариф нь 125 гэж тавьсныг бид нар мэдж байна. Тэгэхээр иймэрхүү зүйл өмнө Америкт болж ирсэн үү? За анхны тохиолдол бол 1930 онд Америкийн нэгдсэн улс бусад орж ирж буй бараан дээр 20% тарифаар 40% болгож өөрчилж ирсэн нь 1929 оны хямралыг 1930 онд илүү гүнзгийрүүлж ирсэн ийм нөхцөл байдал үүсэж ирсэн. Хэрвээ энэ тарифын асуудал дахиж хурцдах юм бол энэ шиг ийм эдийн засгийн хямралын шинж тэмдгийг дахиад агуулах боломжтой гэдгийг шинжиж хэлж байна. За тэгвэл одоо юу болоод байгаа вэ гэж тэ? 5 сарын 30-нд Дональд Трамп өөрийн төр сошиал сувгандаа мэдээлэл хийсэн. За юу ч хэлсэн бэ гэхээр за бид нар өмнө санаж байгаа хөөхтэй. Америкийн нэгдсэн улс Хятад хоёрын худалдааны хилцээр Женев хотод 5 сарын 11-нд болсон 90 хоногийн эвдэрлийн төр хугацаа авсан гэж. За үүн дээр яасан бэ гэхээр Америкийн нэгдсэн улсын тариф нь 30%, Хятадын тариф нь 20% гэдэг хоёр талаасаа гэрээнүүдийг хийх баг гаргаж ажилласан. Дональд Трамп энэ дээр гомдлсон байж байна. 5 сарын 30. За юу гэж гомдлсон бэ гэхээр Хятад худалдааны хилцээрийг зөрчиж байна гэдэг мэдээллийг хийсэн. Нөгөө талдаа Хятад өгч өдөр буюу 6 сарын 2 нь эсрэгээр Америкийн нэгдсэн улс худалдааны хилцээрийг зөрчиж байна гэдэг зүйлийг ярьсан. За Америкийн нэгдсэн улс энэ дээр ямар хэрэг зөрчсөн бэ гэдэг асуудлыг ярихдаа одоо юу ярьсан бэ гэхээр Америкийн нэгдсэн улс бол Хятадаас нэлээд юмс ач холбогдолтой авдаг бүтээгдэхүүн бол газрын ховор металл гэдэг 17 түүхийд орсон уул уурхайн баялагийг хийлээд байгаа гэсэн. Тэгэхээр энэнийх нь юу гэдэг нийт одоо юу гэдэг нөөцнийх нь экспортлох хэмжээг нь Хятад улс бараг 75% дэлхийд дээр эзэлж идэг. Тэгээ Америкийн нэгдсэн улс Хятад хоёрын худалдааны дайн 145 125 босны дараагаар Хятад тарифын биш бус одоо хоригоо тавьсан байдаг. Нэгсэндээ энэ экспортн дээр нь удаашрал хийсэн гэж үзсэн. Дональд Трамп нэгдэж одоо газрын ховор металл дээр. Хоёр дэж энэ төрлийн бүтээгдэхүүнийг экспортлдог компаниуд за дээрэс нь хосолбол бүтээгдэхүүн гэж яриад. Цэргийн болон энгийн аж ахуй нэгжүүд ашигладаг, энгийн иргэд ашигладаг тийм бүтээгдэхүүн нийлүүлдэг компаниуд гэж байдаг. Америкийн эдгээрүүд дээр хард листэнд оролцсон баг Хятад улс. Энийгээ цоцолохгүй тэгээд яг тэгсэн мөртлөө газрын ховор металлаа юу ахгүй экспортлох асуудлын дээр удаашруулт юм хийж байна. Ер нь бол гэрээ зөрчинө гэдэг зүйлийг Дональд Трамп хэлсэн байна. Нөгөө талаас Хятад улсын үс юм. Та нар бол арьс өнгөний үзэл гаргаж байна. Яг гэхээр Хятадын 280 мянган оюутны виз дээр түлгэлцэж байна. Тэ? За энэ бол ихэнхдээ нэг Хонконгийн оюутнууд гэж яриад байгаа. Түлгэлцэж байна гэж. Дээрэс нь технологийн салбар дээр чипний
өндөр зэрэглийн чипнийхаа хоргийг та нар цуцлахгүй нийлүүлэлт хийхгүй хязгаарлалт хийж. За энэ чипний нийлүүлэлтийг бол ер нь Америкийн нэгдсэн улс 2018 он 19 онд худалдааны дайн нэгдээхэд Дональд Трамп тавьсан байсан. Тэгэхээр энийг ерөнхийдөө хязгаарлалтаа болохгүй байна. Танах өөртөө бол хийхгүй байна гэдэг. Энэ үл ойлголцол хоёр улсуудад гарсан. Ийм үл ойлголцол 2019 онд 18 оны 10 сард Дональд Трамп Ши Жинпин уулзаад хоёр талаасаа баг гаргаад худалдааны хилцээр хийнгээд энэ нь 19 оны 5 сар хүртэл үргэлжилж ирсэн. Ойролцоогоор 7 сарын хугацаа болоход хилцэл хийдэг гэдэг байхгүй. Энэ дээр анх удаа Дональд Трамп хятад хэлсэн хамдаа хүрхгүй байна гэдэг гомдлоо 700 тэрбумын тарифыг тавьж ирсэн бол одоо яг энэ нөхцөл байдал ижил харагдаж байна. Нэг гэсэнд юу гэсэн үг вэ? Бид нар 90 хоногийн худалдааны төр гэрээг хийцэн байхад хятад улс энэ дээр үүргээ биелүүлэхгүй байна гэдэг нөхцөл нь ижил сонсогдож байна. Одоо юу харж байна гэхээр Дональд Трамп, Ши Жинпин хоёр энэ 7 хоногийн сүүлээр maybe өнөөдөр эсвэл 5 дахь өдөр уцаар ярина гэж. Нэгсэндээ Дональд Трамп ерөнхийлөгч болсноос хойш анх удаа Ши Жинпинтэй уцаар ярьж. Тэгэхээр энэ уцаар ярилт Америк хятад хоёрын худалдааны хилэлцээрийг хурцсах уу эсвэл улмал хурц байдал руу орох уу гэдгийг шийдэх асуудал болж байна. Энээс хамаарч дэлхийн санхүүгийн зах зээл дээр $10 ханш ихтгэл төрүүлэх үү үгүй юу гэдэг зүйл шийдэгдэж байна. За бид нар өмнөх асуудлыг ярьж байсан тийм. Америкийн нэгдсэн улсын $10 бол унсан шалтгаан нь болохоор гангийн болон хөнгөн цагааны тариф нь 50% тавьсан нь $10-т итгэлийг хөрөнгө оруулагчдад эргэлзээг төрүүлсэн болов хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэх зүйл нь одоогоор хамгийн үндсэн ойлголт Дональд Трамп Ши Жинпин хоёрын уцаар ярьсны үр дүнг харах үлдэж байна гэсэн. Тэгэхээр бид нар энэ 7 хоногт $10 ханш цаашдаа өсгөө унах уу гэдгийг бол маш сайн ажиглах хэрэгтэй байна. За тэгээд илүү дэлгэрэнгүй сонсох хүсэх юм бол та subscribe хийж лайк дараарай.